Дараагийн мэдээ. Өнгөрөх амралтын өдрүүдэд барилгын кран салхинд эргэж зэрэгэлдэх орон сууцны барилгыг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарсан. За тухайн үед барилгын ажил явагдаагүй байсан хэдий ч 6 тонны даацтай тус барилгын краны бэхэлгээ мултарсан байж болзошгүй. Нийслэлийн хяналтын шалгалтын газраас мэдээллээ. Энэ телевизийн сурвалжлах хог мэдээллийг яг одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах UB Central Residence хотгон дээрээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр өнгөрөх 2025 оны 3 дугаар сарын 8-наас 3 дугаар сарын 9-нд шилжих шөнө бол одоо хүчтэй салхины улмаас тус хотгоны урд хэсэгтээ баригдаж байсан барилгын кран хүчтэй салхинд цуугдаж одоо тус UB Central Residence хотгоны хаягийг мөргөж гэмтээсэн иймэрхүү асуудал болсон байгаамаа. Тус асуудлын улмаас одоо тус хотгоны 200 гаруй айлын өрхийн цахилгаан, гэрэл цахилгаан тасарсан бөгөөд онцгой байдлын ерөнхий газараас бол одоо газар дээр нэрж шуурхаа ажилласан гэдэг мэдээллийг өгч байгаамаа. Пад пуд гээл ерөөсөө дээрээс том диван унгаж байгаа юм шиг битүү дуурсан. Тэгээ гартал энэ салхич болсон байсан кран болвол савлал одоо хэдэн нэг удаа цохоод тороос нь оролцоод манай дээврийг одоо цочоо бидрийг сэрэж штэ механик байдлаар. Тэгээ бид нар гараад ирсэн чинь ийм болсон байж сандрал бүгдээрээ машинуудыг холлуулах зарим нь байхгүй болооч чадаагүй ийм болоод өнгөрсөн. Энэ үнэхээр хариуцлагагүй. Энэ өдөрдөх энэ нийслэл бусад дээд яамдах нь яагаад энэ хүмүүсийн амгалан тайван байдлаа хамгаалж чадахгүй ингээд амнаас эрсдэлтэй байдалд байман оруулаад идэх бэ. Бид нар тэмцээд ерөөсөө бүр аргаа аварцсан. Тус орон сууцны оршин суугчдын зүгээс холбогдох газруудад гомдол гаргахаар бэлтгэж байгаа гэдгээ хэлсэн юм а. Энэхүү ослон шөнийн цагаар болсон бөгөөд азар хүн амтан бэртэж гэмтсэн тохиолдол гарааг байна. Гол нь бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байгаа энэ үед дээрх осол гарсан нь барилгын салбарынхны аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатайг сануулсан хэрэг боллоо. За тухайн үед нь яг газар дээр нь шалгалт хийхэд тэрэгцийн ган татлага нь нөгөө юутыг гэрлэн хаягтайгаа орооцолтсон байсныг нь нийслэлийн онцгой байдлын газрын албан агчид тэр орооцолтойг нь гаргаад тухайн одоо барилгын орой дээрээс нь барилгын компани краnisтэд үүрэг өгөөд яг барилга тал руу нь эргүүлж харуулад барилгаас нь бэхэлж тийм аюулгүй байдлыг хангуулсан юм асуудал үүссэн. За яг өнөөдрийн байдлаар тэр барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаниудын холбогдох баримт чихийн бүрдлийг шалгаад явж байна. Нийслэлийн прокурорын газарт бүртгэл хийлгдсэн одоо шалгаад материал нь хэлцээ зөрчлийн иргэн нэгдээд явж байгаа. Тус барилгыг Камдер компани захиалгаар барьж байгаа хэмээн оршин суугчдын зүгээс хэлж байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус компанитай холбогдох гэсэн боловч ямар нэгэн тайлбар хийхгүй хэмээн хамгаалалтын албанаас мэдэгдсэн юм а. Ямар тач краны аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйгээс 200 гаруй айл өрхөн эрсдэлд орж нэг өдөр тог цахилгаангүй өнжжээ. Хэрвээ хүчтэй салхины улмаас кран нурж унсан бол үүнээс илүү хохирол үүсч болзошгүй юм а. Иймээс бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед барилгын компаниуд болоод мэргэжлийн байгууллагууд дор бүрнээ аюулгүй байдлыг нэн тэргуунд тавьж эрсдэлгүй ажиллах шаардлагатай байна.